Монголоо гойдог. Айханд нь ардын дууссан хөхүүрээр нь ханаан гойдог. Аянд нь үдийн нар дэлбэлсэн өгдөрөө хойрон гойдог. Хавын тэргүүн сарын нэгэнд аштын бэлгээр гойдог. Намрын дунд сарын 17-нд Америкийн хацаар гойдгоо. Бид Монголоор гойдгоо. Өнөөдрийн энэ сайхан нар сар жидэрсэн бэлэг сайхан өдөр Монголын номын баяр болоод ингээд дуусчаад та бүхэн бас мэдж байгаа. Гэтэл тэр алгасан бид Шикаго хотноо Монгол өв соёлоо Монголынхаа уламжлалт эдээ цагаан мэдээг үр хүүхэдтэй өвлүүлэн эзэмшүүлэх энэ сайхан сүүн цагаан ажлыг санаачтан номон сураг бүтээсэн бидний дунд ажиллаж амьдарч бүтээж туурж яваа Винто эгчийн маань номын цагаан хүнд хүрэлцэн ирсэн эрхэм танартаа гэлаадаа. Аливаа нэгэн номыг бүтээн гэдэг хүн болгонд бас хийгээд туурайж чаддаг тийм зүйл биш. Энэ Монголын уламжлалт цагаан эдээ маань хэдийгээр яг хувь хүний зохиол бүтээл биш уламжлагдсан эд боловч өнөөдөр хэл соёлоосоо асран улам холдож байгаа Монголын маань ирээдүй болсон энэ дэлхийгээр тархан суугаа үе үеийн цаашдын Монгол туурхтан хүүхдүүдэд маань өв соёлоо одоо уламжлан авч явж Монгол гэдэг нэрээ марталгүй авч явахын энэ сайхан гайхамшигыг өвлүүлэн түүжээлэн хүргэж яваа энэ номыг үлгээдэн авсан санаачсан хийсэн баримтглан боосон эрхэм нэгч Винто маань та бидний дунд ажиллаж амьдарч та бидэнд хамгийн анх Шикаго хотод эх орноо санан битгэж суухад миний санснаар Шикаго эгч маань анх одоо айрал цагаан эдээ танк өрн бяцлаг энэ бүгдийг хамгийн анх бидэнд амсуулж ирсэн ийм буянтай эгч байгаа. Ингээд энэ номыг одоо номын эхнийх нь үгийг бичсэн манай Шикаго хотын консул хадагтай Гаццэг таныг энэхүү номын хүрмийн үйл ажиллагаа гэхлэн нэмүү гэж таныг урьж байна. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэдээг төвшүүлье. Би Шикаго хотод хүрэлцэн ирж консулаар ажилласнаас хойш маш олон сайхан ах эгч нартай болсон, найз нөхдөдтэй болсон. Тэгээд тэдгээр хүмүүсийг харахаар Монголоо гэсэн сэтгэлтэй, Монгол үндэстнээ гэсэн сэтгэлтэй хүнд бол дэлхийн аль өнцөгт байх нь ер нь хамаагүй юм байна. Гол нь хүний сэтгэл хөдөлмөр зүтгэл чухал юм байна гэдгийг мэдэрдэг. Тэгээд тэр хүмүүсийн нэг бидний хүндэтгэн хайрлаж явдаг хүмүүсийн маань нэг Винто эгчийн сайхан номны нээлттэй бид өнөөдөр хүрэлцэн ирээд байна. Анх Винто эгч уулзаад надтай уулзаад нэг ийм ном хийж байгаа. Тэгээд англи монгол хэл дээр гаргана гэхээр бас би мэдээж дотроо баяртай. Гэхдээ энэ нарийн одоо цагаан эдээ бүлтгэхийн нарийн үгсийг англиар орчуулахад бас амаргүй байхдаа гэж бодоод тэгтээ би дэмжин аль боломжоор дэмжин гэж дотроо бол бас орчуулган дээр нь ялангуяа санаа зовж байсан. Тэгсэн чинь өөр хүмүүсд нь бас сайхан дэмжээд гिच маань энэ номоо бүрэг төлөвсөний дагуу сайхан гаргаад тэгээд өнөөдөр бид ингээд номных нээлтийг хамтдаа төлөвлөгээд ингээд байж байгаадаа би үнэхээр баяртай байна. Үнэхээр ийм Винто эгчийг Монголоо гэсэн Монгол үндэснээ гэсэн сэтгэлтэй ийм олон хүмүүс Шикагогийн монголчууд бол дийлийнх нь бүгдээрээ байгаа учраас ер нь ингээд Монгол үндэсний маань юусэн хизээж тасрахгүй байна. Үргэлж өөд дэвжиж байх юм байна гэсэн сайхан итгэл төрж байна. Ялангуяа ингээд цагаан эдээгээд өөрсөн Монгол хоолой цагаан эдээгээ амтлаад тэгээд ингээд Монгол хөгжмөр ингээд суухаар яг л нэг энэ Монгол улсын төв маань ийм байна гэж төсөөлж исэн төсөөлөлтөд бид нар өнөөдөр бас хамтын хүчээр хүрсэн байна. Тэгээд бүгдээ Винто эгчтэй тэгээд бас нэг Шикаго монголчууд баяр хүргье. Миний сайхан зүүн хүрсэн бүгдээр
одоо сумыг баярлаж байгаагаа илэрхийлж та нар минь одоо надтай ингээд баяр жаргалын минь хуваалцах гэдэг ингээд хүрээд ирсэн юм. Баяр дээр баяр нэмжин. Би яг өөр нэг ном зохиол интервьючтэй хүн биш. Уг нь одоо инженерийн тэнцэж хэдийгээр бараг ажилладаг өөр инженер байгаа гэсүүдээ энэ Америкт ирээд хүүхдүүдтэйгээ хамт ажиллах хоёр хоофонтой эднүүдийн чимэг эднүүдийн тояа. Тэр хоёрыг мараад үзчихээд тэгээд ингээд байж хоёр охноос нь гэрүүдээс нь хоёр охны минь гэрүүдээс гурван сайхан зээтэй боллоо. Тэр манай бага охны нөхөр ачуулсан байж энэ их тояа яваад тэр том зээхүү ирмэн байж болоо тоглодог. Тэр найз охин нь байж манай ийга байж байгаа зээ охин ингээд болон ажлын сууж байна гэдэг шиг ингээд Америкт ингэж амьдарч байгаа маа. Энэ номыг одоо 9 төрлийн цагаан эдийг яг энэ дэлгүүрээс сүүгийг аваад яг ингэж хийгээрээ тэдэн гараад тэдэн цаг буцаараа тэдэн өдөр буцаараа гэж чиг ингээд юм хэмжээд амжаатай нэгсэн байгаа. Зарим одоо шинэ ангилмаар санагдав. Энэ яг бүхээр энэ ингэж хийгээрээ бүгд Someone made the thing happen to me. Getting the piece of the high day with the no power to make some power of engaging. Харуулалтын хаттан цохиохан дэлхийдэ толлон гойо хайртай ээжи авал хоёрдоо хонгор үрсэн нандин гойо